За сайн байцгаана. Ажил хичээл ном гээд хүндэтгэл 7 хоног байв. Та одоогоо сэтгэл санаагаар дэмжих гээд нэгэн хөөрхөн аниме бэлтгэсэн байна. Tsukimichi Moonlight фэнтези бөгөөд комеди адал явдалтай аниме юм. За тэгвэл аниме руугаа орцгоё. Луга өөрийн албат болгоод за тэгэд нэг лугийнх нь чадвар болохоор орон зай заяа. Тэгэд Макотогийн албат болсноор Макотогийн одоо амьдардаг Япон гэх ертөнцид аягүй төстэй болсон байдаг. Тэр нь барилга нахгүй. Тэр нь Японд байдаг бүх хөвс оргомол эдэр байж идэг. За ер нь бол тэгэл зэргэлдэх ертөнц бол ингээл эхэлж байгаа юм да. За тэгэл оркуудтайгаа найраа гэл. За оркууд хэрж байгаа сони юм байна. Огрууд гээл дутчих. Огруудтайгаа найраа хийж байгаа л нөгөөдөлийг манай луу зэргэлдэх ертөнцтэй анхны оршин суугчдаар сонгохоор шийднэ. За тэгэл Макото зүгээр ярен дундуур хальтал яг энэ дунд бол хот байгуулж болох юм байна гэд зүгээр бодлын хөрх юм чихнээс үлээгээд авсан байдаг зав. За тэгэл огрууд анхнасаа сууршигч болоод энэ жижиг охин болохоор нөгөө лууны хөлбөр шүү заа юу. Бити тэг хөөхт мөхтнө гэж бодоогоор. Хөлбөр нь. За тэгэл байж чинь нилээ нэг Монгол ер нь бол бараг л Монгол гэр зав. Монгол гэр дотор манай гол дүр болох Макото ингээд дурсамжуудаа харж агаад аав ээжийнхаа ер нь бол өнгөрсөн амьдралыг судлахаар болно доо ингээд. Макото гадаа хараад огруудаа мод зод идрээ тарихын тусалж өгөөл. Тэгээ нэг огр нь гараа шахартуулж байгаа юм. Чи манай Макото имчилгээний шидэ ашиглаж чадна. Ер нь бол Tsukimichi ямар өвпи чадвар өгсөн бол энэ дэр харагдан заяа. Манай хүн бас шииртэй бас Макотод айгүй гоё чадвар өгсөн заяа. Бурхан шиг бурхан юм да. Манай Tsukimichi нэр. За тэгэл үжсэн чинь нөгөө лууц нь нэг гайг юм шиг хар халз дагуулаад төрсөн. Гартаа бас нэг одоо бариад төрөд. Тэгээ нөгөө хар халзан шууд юу юугуул Макото руу дайраад манай Макотож шууд тулдаал хэлсэн. Гэвч чи нөгөөх нь ингээ ховдгийн хар халз заяа. Өөр ингээл Макото тулжаад тэрийг бүр цаадтал шидээр олцдог заяа. Цаадтлаа шидээр олцож ухаарад Макото тэгээд угаалтчтай хамар шидэ ашигласан болох. Тэгээ манай луу заяа нөгөө халзаж яста над цаг битээ болморгүй нү молморгүй нү гэд тархийг угаацаад гэрэл хөргөлөөр болцсон заяа. Гол нь тэгээд энэ бүх зүйл ер нь Макото ухаалцаа ухаал энэ бүх зүйл ер нь хүчээр болоод байгаа. Тэгээ ер нь бол 80-20% гэрээ хийж чинь. Төөх нь бас адилхан хүн төрхөнд орчихноо. Тэс хөрхөө. Макото сэртэл нөгөө хар алдчихсан. Хөрхөнд хүн төрхөнд орсон. Хажууд нь байж идэг. Айгүй хөрхөө бас. Ер нь бол бас дагуу хөрх шүү. Нөгөө луу маань энэ удааг аварсан шалтгаан юм бол зөв. Энэ удаа нөгөө нэг зевсэг идрээдэг айгүй эртний чадварлаг тархан заяа. За тэгэл манай лууч түүхэн кинонд нуусаа хөгжлөх. Катана хэлэхээр болноо. Ер нь бол энэ үгээр. Тэр нь би ч гэсэн бас адилхан түүхэн кино дуртай л да. Тэр нь Япон багш зүгээр яг Монголынхаа түүх кино дуртай зав. Ялангуяа тэр мөнх тэнгэрийн хүчин дор үзэж байгаа. Тэр нэг хумцавцсан нэг өмсөд үтсчихсэн таа гэж боддог л. Зас тэр ч яг аним лугаар. За тэгэл луу маань нөгөө одоо лугаа өөрийнхөө хайрсаг шид. За ер нь бусдынхаа дагуулаад түрээд гээд бас өөрийнхөө хувилдаа дамжнаа. Ер нь бол катана хэлхийн л толчууд. За ер нь бол ингээд одоо ихэр авсан бахайл. Ер нь дубаар фуучуу заяа. За тэгээд тэдэр маань хоёр дахь оршин суугч боллоо. За тэгж нэг Макото хүмүүсийн ертөнц рүү хөл тавих гээд аялалд явсан чинь луу маань хойноос гарч ирээд Макотог дууднаа. Яагаад дуудаж байгаа юм бэ гэх юм бол нөгөө луу хар хаалцаа хөрчин бит хоёрт нэр өгөөч ээ гэдээ унан заяа. За тэгэл манай Макото чинь нэрт нэр хайрлалт. Лууд нь болохоор Томио. За тэгээд хар хаалц нь болохоор Мё заяа. За ер нь бол тэгээд манай Макотогийн дээр бас санал хураалтаар залуу үздэг гэж дуудахаар болсон заяа. Энэ ер нь зэргэлдэх ертөнцийн оршин суугч тэрнээс амар олоолаа болцсон. Нөгөө Мёгийн дагалдаг гэж. Тэгээд Томиогийн дагалдаг гэж гээд бас овоо хөрх эдэн зэрэг мэрэгтэй болцсон. Бараг улс олоод байгаа юм чи. Өсөн хүлээсэн хүмүүсийн амьдардаг тосгон хайхаар манай Макото аялалд гарна. Тэгэл замдаа нэг хөөрхөн бүсгүүдэд харах бөхөд тэрнтэй очиод сайн үгээл яс чинь нөгөөх нь зөв мангас харсан юм шиг л цухтагаа алга болчихсон. Тэгэл манай Макото ч одоо миний ард мангас агам болов гэсэн чинь манай Макото ч өөрөө те царай мутаа шүүд. За яах вэ? Тэг сэтгэлэн сайх юм да те. Уус ард нэг жахгүй л те. Уус Макотоос хөрм байхгүй.
Уусаа хилийн чдэг ойлгохгүй. Ямарчлаас нь тосгонлоонд яваад очиж. Өөдөөс нэг баахан зэвсэг мөвсэг барьсан хүмүүс ингээд макадог хогтож авдаг заяа. Тэгсэн нөөхөөс харангутлал. Юу юуг л дайраа тунах энэ. За тэгэл манай макадоч хөөгдөж буцаж гэртээ хурж ирээд сэтгэл санаагаар нэлээ уннаа. Ягаад гэвэл тэднийхэн хилийн ойлгохгүйсэн байлээ л. Нөгөө мөн новшийн тарихч авчаад хүний хилээс бусдыг ойлгодог хилээ авчиж төгсөн заяа. Авчиж төгсөн зэгч нэг тийм нэг сан чадвар өгсөн заяа. Энэ өстө нэг ёрын тарих шүү. Харахаар дург хүрдэг. Манай зүгкий бол бас өөр шүү дээ, тий. За тэг сэтгэл санаагаар унтсан. Нэг булан сууж хат. Томьёо орж ирээд шоолж аваад загнуулаад авнаа. Макадогийн шидэвч нь асар өндөр болохоор ер нь бол энгийн хүн харах юм бол чөтгөр явж байгаа гэж харсан заяа. Өрнийг биш 7 чөтгөр зэрэг алхаад явж байна л гэсэн. Тэр нь бол баг чөтгөрийн хааны шидэвчтэй баг тэнцгэр заяа. Тэгэл ер нь манай макадогоос хавийн хүү авдаг хавтахгүй цухтаагаадсан юм хэлээ л дээ. За тэгэл ямар ч тач бяцлал хийж үзээл шидэх хавчийг дарсаж байна. Дүнжил нэг л алга болтын заяа. За тэгэл ямар ч л байсан драф одоо ч удаараа шид хоримтлуулдаг бүгд хэлэхээр бол. За тэгээ нэг хүмүүсийн хийхлийгч ойлгохгүйснийг хэлэхүү хажуугарнаас хэл сурахаар шиднэ. Шаранч хүрснийг хэлэхүү бас. Тэр нэг навшин дээр их үнэр. Бичиг үсгээс орсон ч ерөөсөө хэлийг ойлгодгүй юм заяа. Өөрөө ярьж чадна. Тэгэд ямартаач нэг шидэрийн нэг марах цай болоход ямартаач тэгээд нөө бүгжөөц зүүж аваад Мео Том хоёртой хүмүүс л оожоо аялалд гарна. Баг маг зүүж авч байгаад. Жоох өвөрмөц царайт болохоор баг зүүж байгаа шүү заяа. Энэ үртэл бичлэгээ үзсэнд баярлалаа. За тэгээд subscribe-та сайн дараадах юм бол ер нь бол 7 хоногт завж өлөөр бол 2 бичлэг бол хийгээд явчихна. Яг хөө нэг нь манхуу өдөр ярьж болно. Тэгээд нэг нь бол аниме тайлбар дээр яриад явчихна да. За тэгээд лайк, subscribe-та ер нь сайн дараарай. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай. За тэгээд ер нь жоохон ядраах юм бол хийлээрээ заяа. Дараач хамшлээс ер нь за тэгээд гэдэг үгийг жоохон юу баг ашиглана. За. Зихнээс баяртай.